За бурлаа. Амар байна уу бурлаа. Жочин ирсэн байна. Гой гуц өмсөж гоёлоор явах гэсэн гинэ. За тэгээд жочин өргөд танилцуулаад дугуй цагаан охин ирсэн байна. За бурлаа ингээд одоо бүсгүйчүүд нэг сайхан ганган байхыг хүсдэг болж одоо орчин үеийн хүүхнүүд чинь тэр их гоё болгон шүүб өмсмөр байна гэн. Одоо болгон шүүб өмсөхгүй бол хэцүү байна. Болгон шүүб авч өгөхгүй бол би өхнөгээд амиа хорлоход тулж байна гэн. Ийм гоёлын төлөө одоо ингээд ийм гоёл өмсөхийн төлөө хүүхнүүд маань ингээд байна. Булган шүүб. Булган тавхвал бүх цаг үеийн алдартай сэдв. Манай Чингис хаан чинь дайны цэргийг булган шүүбээр хөдлөгцсөн шүү дээ. Хар булган тахаар Тойролван хааныг мэргэдлөө довтлогцсон шүү дээ. Тийм ээ. Тэр бүх цаг үеийн тийм үү тэр ихэс дээдэс язгууртан эрхэмсэг хэрэглээний нэр төр тэр булган тах байсан. Байсаарч байх биз. Тэгээд тэр булгыг чинь сайхан өмсгөл зүүхийн тулд амьдаар нь ингээ өвчтөг. Тэр их ингээд зовлон гачаалт тэр мэдрэмжийн одоо өмсч явахдаа тэр хүнд мэдрэгдэхгүй юу. Одоо тэр хүүхнүүд чинь бүгдээрээ болгон шүүг өмсөж штэ баг. Тэгэж мэдэрдэг байсан бол бүгд тайлаад хайчихл байсан байлгүй дээ. Харамсалтай тийм үү. Үгсэн амтны арьс нөмрөөд өвчнийг мэдэрдэг нь хүн биш юм да. Урдлага хоол шүүмжилдэг асуудал нь тийм байхгүй. Нэг булган шүүб дээдийг хийхэд маш олон төрлийн булганууд 178. Та надаас илүү мэдч. Нэг эрэгтэй хүнд булган тах хийхэд 178 булга алах шаардлагатай. Тэгэхээр та нар одоо амьдаар нь шууд аршин хов гэд хуулаад авчих уу? Тэр үед сорлог байхын тулд. Тэр чинь агна нь үдтэй. Агнчаар ч өвч нь үдтэй. Яаж амьдаар нь зулгаах юм? Үгүй амьдаар нь зулгаагаад Тэгээс та үржүүлгэл байхгүй бол тэгж амьдаар нь зулгаах боломж байхгүй. Өнөө цагт нь үржүүлгийн газар байгуулад тэр бизнес болгоод тэгээд тэр сорын их сайхан өнгө зүстэй байлгахын тулд амьдаар нь ингэж өвчтөйгөө зургуудыг ингээд тавьчихсан байна энэ Facebook гэдэг дээр нь. Тэгээд их зовоожж тэрийг чинь ойрлуулж шарлуулж харьсыг хуулж аваад шүүх хийдэг. Тэгээд бүр бизнес зориулсан мөнгө олох гээд ингээд. Тэгээд бичлэг хүртлөө нөгөө бүр улаан нэлзрээ олцсон нүдэн бүлтгэнээд амьдаараа арьсан байхгүй. Тэгээд тэр явдлаас бол маш олон жигшээд зарим нь бол булган өмсгөөсөө татгалздаг. Зарим нь бол хамаагүй та нар одоо хоньны махнасаа гардгүйтэй чи ижилхэн гэж ярьдаг байхгүй. Та нар ялгаагүй хоньны мах иддэг тэр чинь бас алдлаа байгаа штэ гэдэг байхгүй. Тэгэхээр энэ дээр зовоохгүй гэдэг асуудал гарч ирж байна шүү дээ. Одоо монголчууд болохоор тэр амьдаар нь суг татаж үсээ нь гарахгүй нөх нь шүү дээ. Агнасныхаа дараа үсээ нь аваад шүү дээ. Тэ? Алсныхаа дараа үсийн хаваас гадна махын идэн шүү дээ. Махын иднэ. Тий. Булганы махаа. Мэдхгүй шүү дээ. Эмийн журмаар хэрэглэх юм уу? Зүгээр хоолны журмаар хэрэглэх. Эргэж хоолны журмаар хэрэглэнэ. Тэр үед нэг булга их байсан мэн тэ тэнд. Даагүй их. Тэгээ булга хэд өрж ихээр бас асуултаа. За яадаг гэнэ. Махчин амт шүү дээ булга чинь. Махч юм уу? Махчин амт. Юу идэх юм? Хаашлага иддэг. Хэний? Хоньны. Хоньны юу? Тэр нохоо зээх биш юм уу? Нохоо зээх байна, булга байна. Тэд нар чинь махчин амтд. Өөрөөр хэлбэл альва амтныг агнахтаа ярга үлддэг амтд байхгүй юу? Ярга үлддэг юм уу? Тэгэхээр нөгөө буг согоо чинь тийм үү? Дотроосоо идэг тэгэхээр чинь тэр нохоо зээх байна, булга байна, дорог байна гэд савартангууд байна да жижиг. Тэд нар чинь амтан яргалж иддэг амтд. Тиймээс тоо толгойг тэнцвэртэй байлгахын тулд заавал агнуурт тосгодог. Тийм учиртай мó. Тэр чинь одоо бид нар нэг л хөөрхөн амтан тэгээд одоо усан дотор байдаг. За минжтлөө солиороо чи. Хүй. Ямар усан дотор байдаг чинь минж. Тэгж ойлгоод байгаа шүү дээ. За чи ядаж хідэн амтнаа ялгаад байгаа. За тэр усан дотор байдаг нь ингэдэг гэдэг аахгүй. Хүүхдээ харуулад Хэвлээ дээр байгаа хүүхдийг тийм үү усан дотор хэвтээд хөвж байдаг бүдүүн сүлтэй минж гэж амтан байна. Тийм үү. Нөгөө гэрээ тийм үү. Тэр овоохоогоо усны зах дагуу
үерийн далан босгож байрдаг амьтан чи минж. За минж. За тэр сүүл нэм далавгар. Сүүлэн далавгар. За сүүл нь нэм хуруу годонтой тий. Огтон шиг хэлбэртэй хэрнэ их урт биетэй. Тийм үү. За тэгээд ийм модны тийм агуйн одоо ингэ хавцаалын завсраар амьдардаг. За тэгээд амьтын шувууны өндөг иддэг. За хэрвээ өлдөхөөрөө тийм үү сүргээрээ нийлэж томоохон ан авалдаг. За ердийн тижээлт орчиндөө бол хулган зурмыг ангуучилж байдаг. Тийм агчин амьтны чинь булаг гэдэг. За бас булга нь маш их хэмжээтэйгээр өөр нь бол олон идэж штэ юм л дээ. Нөгөө хулганы идээд хулганы хөёг идэнэ. Модон дааж самар жимс идэнэ. За ер нь модон дээгүүр хавирж явахдаа өндөгийн хүй идэж байдаг амьд. За булга бас могоо идэнэ. Могоо идэнэ. Гөрвөл идэнэ. Мөөг идэнэ. Олон идэнэ штэ. Манай ч ирэх үед дорог байна. Тийм үү. Дорог байна. Нохоо зайх байна. Эдгээр чи ерөнхийдөө холимог махчин амтангууд байхгүй. За дорог нь тэгэхээр хаана амьдардаг? Ямар шинж тэмдэгтэй? Дорог гэдэг. Эдгээр чин бүгдээрээ тийм үү. Одоо энэ нэрлээд байгаа. Минж бол загсаа эдэн, хясаагаа эдэн, бас ургамал эдэн. Ер нь махчин төрлийн амтан. Тийм үү? Эдгээр махчад чинь сорлог үстэй учраас тах болно, булган тах болно, доргон тах болно, зээхэн тах болно. Тэр та нарын үед бол сайхан зам ёсороо сайхан үржээд тэр байгалаасаа агнадаг байсан байна шүү дээ. Одоо болохоор тэр чинь бизнесийн зорилгоор үржүүлж хагаад тэгээд нөгөө байгалийн бичээрийн биш биш тэрч байгалийн биш. Тэр үржүүлгийн газараас тэгж агнж яргалж бүтээгдэхүүн болгож байгаа байхгүй. Тэг ялгаатай юм л да. Тэр бол зам ёсороо ингээ хөнөөл үзүүлэх болохоор нь зориудаар тодорхой хэмжээгээр агнж ашигладаг байсан шүү дээ. Одоо бол юм чинь ингээд амтныг хүртэл бизнесийн зорилтоор тижээгээд үржүүлээд ашигладаг болчиход байгаа байхгүй. Жам босаар. За тэгээд. Тэгээд тэрийг одоо цаад учрыг одоо юу гэж ойлгохын одоо баруун зарим улс орнуудад хүүхнүүд тэрнээс татгалзаад амьдны арьсаар хийсэн гоёл өмсгөө дахнууд өмсгөө. Тэгэхээр амьтны хөнөөж өмсөхгүй гэхээр ургамлын ам хөнөөж болоод байгаа юм уу? Ургамлч бас амьттай шүү дээ. Ер нь ямар нэг амьтныг хөнөөж ижил идэж ууна шүү дээ. Өмсөж зүм шүү дээ. Тэр ургамал байгаад хөдөлдөггүй байна уу? Амьтан байгаад мөлөгдөг байна уу? Хамаагүй. Хүн гэдэг амьтан ерөнхийдөө хөрөлтөлгийн бүхий л амьтан эргэлтийн тогтолцоогоор бие биенийг амьдарч авлаж идэж амьдардаг шүү дээ. Тэгээ энэ яаж чаад байгаа? Зохист хэмжээнд л байх хэрэгтэй. Зохист хэмжээнд байх ёстой. Өөрөөр хэлбэл мөхөөхгүй, тийм үү? Хөнөөхгүй. Хөнөө нь бол ойлгомжтой. Мөхөөхгүй. Нөгөө бүлэглэлийн орон зайд, тийм үү? Сүргийн орон зайд эвдрэл гэмтэл үүсгэхгүйгээр хорвоод байх замын дагуу эдэлж хэрэглэхэд яаж чаад байгаа юм бэ? Гэхдээ хормогийн замын дагуу хэрэглэхгүй олноор нэг дор үржүүлчихэд амьдаар нь одоо баг бах сартай бах нь шууд зулгаж аваад алахгүйгээр. Тэгэхээр тэрнийг одоо тэр гаргаж үгүйсээд байгаа байхгүй юу? Тэгээд үхэг багт нэг зулгаагаад. Тэгээд тэр буруу юу? Зөв. Яавал буруутах юм, яавал зөвтөх юм тэгвэл. Тэр чинь одоо алчаад арьсан авч болдгоо юм уу? Тийм. Сорлог нь өгч шít. Тэгэхээр амьдаар нь хуулах нь зөв юм уу те? Тэгээд амьдаар нь өгчиж сорлогтойгоо байгаа шүү дээ. Гэтэл нөгөө сорлогч нь эзэн биедээ хилэн дагуулж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр хилэн дагуулахар чи нүгэл болох уу? Яахаараа нүгэл болдгийг хилэн дагуулаад нэр төр нь гутаж ажил үйлсэнд бүтлгүүтнө гэхээс яахаараа нүгэл болдгийг. Тэгвэл тэгээ шөв бөмсч болох нь байна тий. Шөв бөмсөж болно. Хамгийн гол нь хилэн дагуулсан тэр эдлэлий чин өмсгөр чин тийм үү. Ажлын амжилт ундгийн байгаа байдтэй. Тэр зүхэл хилэн гэдэг эрчим тухайн арьсан чингэн байдтэй. Тийм. Өөрөөр хэлбэл үхлээ зөвшөөрөөгүй амьтны тэр уур уцаар биеэс гарч байгаа муу хилэн тухайн хүний өөдрөг сайхан сэтгэл зүйд чинь халтан давталж эрчмийн урсгалын саанд оройтууснаас болоод нөгөө хүний амжилт уран бүтээл оюуны цэник унаж эхэлнэ дээ. Эннээс өөр ямар хохирол байна гэж. Энийг хүлэн зөвшөөрөхгүй хүн бол өөрөө өмсөхгүй л байна. Зүгээр би энэ булган тахыг өмсөөд тийм үү. Энэ амьтнаас илүү оюунлаг учраас. Энэ хим, энэ орон зайнаас илүү хүчрэхэг учраас идэлнэ гэж болно.
За идлэг. Гэхдээ хамгийн бага ханаадны тэр бичил амтэн хүртэл өөрөөс гаргах хэмээрээ тухайн хүний оюун санаа бузартуулах чадвартай байдаг үү? Тэгэхээр тэр оюун санаа байнгын бясалгагч заалга байнгын тэр эерэг сэтгэлгээтэй хүн байсан ч бохимдлын хэмжээ нэмэгдэнэ. Идлэх тосом. Ухамжтай юу? Тэр хувцсыг эдэлжил байгаа бол хүссэн хүсээгүй бохимдно. Уурлна, уцаарлна. Ингэж тарих гавалчин халууд өгөөд байхаар чинь нөгөө уран сайхан сэтгэх чадвар чинь унана. Тийм үү? Хилэн тэн гэдэг чинь ийм л асуудал. Энүүгээрээ нөгөө амтэн чинь өшөөгөө авчиж байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь өшөөгөө авчиж байгаа юм чинь нөгөө амжилт чинь маш хурдан хугацаанд гялалцаал унаадаг очиулна байдтэй. Тэгээд тэр амьдралаа хүлэн зөвшөөрж байгаа хүн өмсгөлтэй. Яасан? Тийм байна. Тэгээд нөгөө булган дээл өмсдөг их нар ч аюу ууртай их зантай тийм байж тээ. Яа гэх. Их юмсэг тий. Ууртай тэгээд. Яагаад гэвэл тэр тийм үү хилэн биен шингээд хүн чинь эрчмийн урсгалын амт шүү дээ. Тийм ариун биш. Тийм нүглийн химиг. Тийм тэр өвдөлтийг биеэрээ мэдрэхгүй, арьсаараа мэдрэхгүй. Гэхдээ энэ оюун санааны химнэлийн орон зайд мэдэрнэ. Тийм үү. Нэг л уур уцаар бол бүгд гимтэх гээд байгаа юм шиг санагдал. Энэ тэндгүү фулгаач байхад байгаа юм шиг санагдал. Хардаа цэрцээр хагаад зовлонгоо эдэлж шít. Тэрийг үнэтэй гэд бодчихдаг юм байна шүү. Угаасаа өөрийнхөө үнд хүргэх гэж тэр зовлонгоор гоёж байгаа юмтай шít. Тийм. Би тийм үү 100 гаруй амтны зовлонгоор гоёж байгаа. Мөн 100 гаруй боол энэ гэргийн эзэгтэй. Намайг бол зовлон гоёд ингээд гангарч яваа амтан яач чадаа. Тэгээ зовлонгоороо гоёод л зовлогоон үүрээд л явж гэлээ. За тэгвэл тэр махан төгсөн 178 ширхэг болгоны аста тах биш үү? Тэр чи яасан тэгвэл? Лэрэжин аганжихсан өөрөө хэлэл зовлонгоос нь ангижэр болцсон. Үхчихсэн. Өөрөөр хэлбэл тэр чинь тийм үү? Амтныг нь эхлээд алж чад. Халуун дээр нь өвчиж авсан. За халуун дээр нь өвчнө гэдэг тэгэхээр нөгөө сорно. Өөрөөр хэлбэл алж хаад тийм үү? Алдсан гэдэг чинь тухайн амтан үхсэн. Нөгөө уур хилэн хаан шингэж нэхэр нөгөө шулаж байгаа хүнд шингээд байгаа байхгүй юу? Эдэнд үсэнд биш. Амин уу? За. Тэгэхээр ядахта тэр одоо шүүп өмсмөрөөл ном журмаар нь төхөрөх хэрэгтэй юм шүү дээ. Алчаад тэгэд ном журмаар нь боловсруулад тэгээд өмсөх хэрэгтэй гэсэн үг тийм ээ. Тэр үеийн одоо яг орилтын жам ясаар байгальтай амьдарч байгаа амтныг жам ясаараа байгаа амтныг алж эхлэхээр л дэлхийн сүрэл эхэлдэг юм шүү дээ. Тоо толгой мэдэхгүй. Ашиг хөөж байгаа бол тоо толгой үнэхээр мэдэхгүй шүү. Та нарын үед бол тэр жам ясаараа бид нар цөөхүүлээ байсан. Бид нар хэдэн саяараа тоологддог хүн ам биш. Тэгэхээр өнөө цагт тийм үү үржүүлээд түүнийг авлаж байна гэдэг бол үнэхээр өнөө цагт таарсан шийдэл. Ойлгох нь. Тийм та нар чинь цөөхөлөө байсан ч гэсэн тэр одоо хаан хүн хаанд хаан хүнд бэлгэллээ гэдэг чинь бас ховор ах нь шүү дээ тий. Ховор тэр талчин ганцхан нэг бэлгэлээ зэрэг хэрэглээл юм байна. Яг уу болгон таах бол ховор биш. Тийм болтол урлана гэдэг нь гайхам шиг. Өөрөөр хэлбэл урлалдаа үнцэн байгаа юм. Эрэгтэй хүний шүү бүү. Эрэгтэй ч бай, эмэгтэй хүний ч бай, тийм үү? Хамгийн дээд зэгэргээр уралсан, тийм үү? Ангийн үслэг эд бол хааж газар үнэтэй байдаг. Эрдэнэс. Хамгийн нарийн уртай тэр үслэг эдлэлийг, тийм үү? Сэвтэхгүй эдлэж байгаа гэдэг чинь хүний өөрийн өндөр чадамж. Тэгэхээр нэг юм туйлширлын сэтгэлгүй байна. Амтан алчих юм бол тийм үү? Нүгэл үрчлээгээд гүч өчнөөнөр нь алаж идэж байж. Та нар муу юу ялаа ирвэхийг тоохгүйгээр хусдаг гэдэг. Дүс тас гэдэг. Шумуулыг хүртэл амьд гэж бодохгүй хусдаг гэдэг. Тэгчээд яагаад тийм үү? Хөөх юм үндэстэн бол бүр идэх тийм үү? Ашиг сонирхол хор санаа агуулаагүй байх зүгээр л газар ухахтаа зулхааж идэг байдаг. Яагаад тэдгээр амийг үнэлээгүй байж гинт булга үнэлээд унав. Хэрвээ үнэлж байгаа бол бүх ертөнцийг үнэл. Тэнцвэр жамд өөрийгөө зогцуулж яв. За тэгэд юу яасан? Дараа нь одоо ноодор байна. Би чамд нэг гоё юм ярьж байна. За. Гэртээ урдын цагт нэг хөөрхөн эцэг ловн байжээ. Гэтэл нэг муу тариач зэвүүн царайлж. Тийм үү. Ургаж ятсан навчнаас нь уг зугцуулгаагаад
хөрс сайхан гэрээс нь хөндөж их аваад хоолнд хийж ийн гэж яргачилж зүсээд халуун тогоонд буцалгаж алав. Энэ үлгэр ямар байна? Хөрх юм болов үхчихлээ. Тэрийг маш хэрцгийгээр авлаа. Тэгээд яаж чадах? Хит хэсэгшиж хуваагаад. Хит хийсэж хулаагаад амин тасраагүй байхад халуун тоогоод буцалгав. Яц чана. Та нар луу тэгж бодохгүй л байна шүү дээ. Одоо за шууд зулгааж аваад тэрний ингэж бүр арсыг нь хуулаж тийм үү. шууд Шүүсийг нь гоожуулаад одоо цусыг гоожуулаад гэсэн үг тийм. Тийм үү. Араа шүтэндээ заажilж амьсгаа даралгүй залиглав. Ямар аимшигтай үйлдэл бай тэр луунгийн хувьд бол тэр цагаан холтонгууд чинь тэгж бодохгүй шүү дээ. Махан холтонгууд эднэр л нүгэлүүлдээд цагаан холтонгууд бид нар ихтэлгээгээ хайрлаж байна гэдэг ингэж байгаа байхгүй. Тэгээд ихтэлгээгээ хайрлангууд агаар холтон болох нь яасан юм. Тэдний нөгөө амьд гэдэг төлөөлж явна. Амьтай зүйл бол ярьдаг, дуурдаг зүйлээ амьтай гэж болгоод байгаа байхгүй. Амьтын чинь. Мод ургамал хүртэл амьтай. Тэд нар чинь өөрсдөө дохионыг хэлдэг. Яг нөгөө хөдөлгөөн нь босооч ихт. Тийм үү салхины чиглэлд болохоор та нар дээрлэгч шүү дээ. Үнэндээ авууга ихээр дээрлэгч шүү дээ. Гэр бүлээр наваачаад албатай юм шиг нэг хөрсөнд суулгачаад бөөнөр нь тийм үү төхөөрөмжөөр устгаад арсыг нь тэр матуураар хусаад амьд чигээр нь буцалгаад тэгэл учиргүй ихээр залиглаад тэр нэг ганц луунгаад нэг хоолн дээр идэхгүй шүү дээ. Олон төрөл зүйлээр нийдэн шүү дээ. Маш олон төрлөөр идэг гэсэн чинь төрөл төрлөөр нь устгаж яах гэсэн. Тэгэхээр тэд нар чинь тарьж байгаа шүү дээ. Тэгэхээр чи эн чи булган дээр адилхан шүү дээ. Тэд нар чи үржүүлж байгаа шүү дээ. Луун булган хоёр амьтаа бол амьтаа, амьд бол амьд. Тэр хоёр юугаараа ялгаатай. Хөөхий луунг амьдаар нь арсыг хуулаж байна. Хөөхий булгыг амьдаар нь арсыг хуулж байна. Энэ хоёрын ялгааг хэлдэг. Нэг нь яая гэж дуурдаг, нөгөөх нь яая гэж дуурдгүйгээрээ дээрлэхэд байгаа юм уу? Тийм. Тэгээд бас бэлгаагч чи хоорондоо маргаалж байгаа. Цагаан холтнууд байна. Ногоон холтнууд байна. Ногоон холтнууд дандаа ургамал иддэг. Тэгээд биднийг мах иддэг, биднийг бол буруутгадаг. Та нар одоо ямар ч амьтны аминд хүрэхгүйгээр тийм үү хооллох цорын ганц арга бол сүүн бүтээгдэхүүн хэрэглэх. Тийм үү. Ямар ч амьтныг хохироохгүйгээр тийм үү хувцас эдлэн гэх юм бол ноолоор хөөвөр хэрэглэх болж таарна шүү дээ. Тийм байна. Ноолоор одоо хорих гээд байна шүү дээ. Яагаад? Ямаа зоогоод орилол одоо ямаа ноолорыг авах гэж ингээд самж явах та. Аймаар ингээд хурц төмөр шүттэй ямаар ингээд. За тэгвэл тэр эсэргүүцэж байгаа хүнийг тийм үсээ бити самнараа гэж хэлээрэй. Ямаа самж байгаа хүнийг Гүй. Ямаа самж байгаа хүн сэрэлтэн ноолоор өмсдөггүй хүнийг тийм үү үсээ битгий самна гэж хэлээрэй мэдвэ. За. Ноолоор өмсөхгүй хүнийг хизээж битгий үсээ самна гэж хэл. Яагаад гэвэл бид нэр амьтны үсийг самнаад тийм үү хаягдал үсээр нь хувцас хийж байна. Энэ ариун явдал уу? Ариун явдал. Тэр шалтан байх хэрэгтэй байна тий. Тэр чи хувцаа явах хэрэгтэй. Тийм шалтан байх хэрэгтэй. Ерөөсөө ямар ч тэр ургамал зовоож тийм үү ийм бүс хувцас хийх хэрэггүй. Тийм хүр хорхоо зовоож торгч өмсөх хэрэгтэй байхгүй. Зүгээр сайхан байгалийн төрх биеэрээ тийм үү салтгааны үсээ сайхан ургуулад суулгын үсээ сайхан ургуулад нүглээсээ ичээд байх юм бол сэвлэг гизгээ сайхан ургуулад бие бүрхээд явж явах хэрэгтэй шүү дээ. Тийм байна. Нэг самнахгүйгээр тийм. Нэгт самнахгүйгээр сам хэрэглэхгүй. Хамаг дулааныг аваад тэгээд тэд нар өвлийг даахгүй үхээд байна гэж тайлбарлаж байгаа хгүй тэр хүмүүс нь өөрсдөө. Хэрвээ ямаа тийм үү самнуулахгүй бол 100 хачиндаа баригдаж өгдөг юм. Эн чин ариун явдал. Эн чин ариун явдал. Тэр ямаа ядчих орилоод байгаа юм чи яах юм. Намжа help гэдэг. Та нар бодоод үзтээ дайхтаа үсэхэ хүүхд дайхарцсан охиныхоо үсийг тийм ээ самнахад ээжээ болооч гэдэг үедтэй. Тийм. Тэгтээ тэр охин үхэх үү? Үгүй тийм. Ямаг тэгвэл хитрхи амар ингэж урд самнсан байна. Би бас тэр бичлэгийг гараад дуур хөрсөн л дээ. Ямар муухай зэрлэг тэр чинь ингээ айтайхан. Бид нар баг байхад манай эми тэр ямаа самдаг байсан их чинь тэр. Тэр чи тийм амар өвдөгдгүй шүү дээ. Гар нь айгүй эвлэг ингээл айтайхан ингээл хаждаг гэсэн. Тэр зурган дээр гарсан хүмүүс айгүй муухай зэрлэг байсан. Надад таалагддаг тэр чинь.
бүрсдээ ингээ бүр ураад тийм үү дайхарсан үстэй охиныхоо үсийг саманж байгаа юм шиг л юм болдог шүү дээ. Яманаа самана гэдэг. Тэг нөгөөдөл нь орилоо. Тэ нөгөөдөл нь орилоод л нэг учрыг нь олоо дайхын зулгаагаад өгчих санаатай. Үгүй бол бөөсрөн шүү дээ. Хөөрхөн амтан хачигдсан шүү дээ. Тэр чинь арьсны эрүүл мэндийг сахиж хаягдад үсээр нь амьдралд хэрэгтэй зүйлээ хийж байгаа үзэгдэл байлаа. Тэр хаягдал үсээр нь одоо хуцунаар одоо дулаах хуцумс чих нь л зүгээр гэсэн үг шүү дээ. Угаасаа тэрнийг одоо ерөнхийдөө амьд чинь байгаль дээр амьдарч байхдаа эврээ сольж хайдаг тийм ээ. Эврээ гэдэг. Одоо тийм үү. Бидний арьс хүртэл ууждаг, үс маань хүртэл уунж сэргээлдэг. Тийм. Тийм чи сэргээгдэх эрчим хүч гэдэг шиг сэргээгдэх бүтээгдэхүүн. Бид нэр бол сарлагын хөвөр, ямааны ноолуур, тийм үү, тэрний хөвөр. За тэгээд хоньноосоо бол эсхий гаргаж эд хувцас хийж амьдэрсэн. Эн чинь хамгийн зөв арга байна шүү дээ. Ямар ч амьд төрөхгүй тэр бүтээгдэхүүнээрээ хэрвээ тийм үү энэ хаягдал үсийг ашиглахгүй амьдрна гэх юм бол тэр эмэгтэй тэр эрэхтэй хизээч битгий үсэндээ гар хүргэмэдэг үү. Тэгээд на толгой үс гизгэнд чи юу болдгийг өөрийн биеэр туулчаад самнуулъя гэд хашгирахыг харъя. Бүх үсээ самнуулъя. Тийм бэ. Та нар ч тэр сугныхаа үсийг хусуулах их дуртай юм байлээ. Орилж л байдаг байдтай. Нэг хоёр ориллоо гэд өвхөөгүй л байдтай та нар. Сахлаа орчихдаа бас үсчдэг шүү. Үсчдэг. Тиймэрхүү. Усынхаа дараа ямаа төлөх нөгөө юу гэдгийг үйлдлийн эв үүсээгүй тохиолдол чинь байна. Тэр үйлдлийн эв үүсээгүй тохиолдолоос чинь олон хийгээд ахаар чинь гаршина. Тийм үү. Ямар амтан тэр ямааг байнга орилуулад чихэндээ ядаргаа үсгэх их үсгий. Нэг орилуулаа, хоёр орилуулаа анхлан суралцагчд хэрэгжил байдаг. Тийм үү. Нэг 10 ямаа самнахад бол ямаага баг орилуулахын тулд гар эвэлчихдэг. Ямаа ч бас муухай эхнэр хүний загнаа шиг эвгүй дуутай амтэн шүү дээ. Зөөр туршлагагүй амтны тийм үү. Үйлдэлийг харчаад л жигшиж байгаа бол өөрөө бүр юу ч хийж үзээгүй амтан. Ижигээр толгоогоо самнуулж үзээгүй амтан байна. Ухамжтай юу. Ямааг сайхан самнаж болно. Бүр ингэж самнуулах дуртай ямаа байдаг шүү дээ. Ингээд ноолуур нь урагчаараа гэр ширгөөгөө самнуулах гэл. Даахалцаад ундаг. Тэг байдаг. Бага яг тийм байх. Жохон нөгөө ноолуурын самнахгүй, ноосыг авахгүй ямаа чинь гэр ширгөөгөө л ундаг шүү дээ. Харган ширгөөгөө л. Ямар их зовлонтой байна. Тэндээс нь сайхан хөдөлмөрийн хүч ирж ингээд амтан даач цэнгэл, өөртдөөж цэнгэл бий болгоод амьдрал түвхэнж байх чинь. Ёстой мулгуун дэд мулгуу байна. Тэм ир эмийг тийм үү. Өөрийнхөө дайх гизэнд хизээч битгий гар хүр гэж хэл. Зөөлхөн самнаад гар нь айгу гоё ингээ ивэлцэн. Тэгээд юу байдаг. Аргагүй шүү дээ. Нэг 3 жил л ямаа саманчхад гар ивэлж шүү дээ. Яг хөө эхний жил угаасаа тартан болдог л доо. Ухамжтай юу. Тэгээ би өмнөх юмд бодож ирсэн байхгүй. Ноолуураар Монгол хүүхдүүдэд хувцсыг л зүгээр ингэж энэ ярьж ирсэн юм чи дараа нь бүр санаа зовдөг шүү дээ. Яана нөгөө ямааг ингэж тамлаад идэх юм одоо яана гэж. Би чиний наад цэсгэр шараа. Гавл дээр хідэн хязлагцыг чинь самнахад л чи жоох яолн доо. Аваа дай хэрсэн байх шүү. Би самнахад аваа дай орилн да чи. Тэглээгээд чи өгөх үү? Дайхнасаа салж саарлна. Тэгээд яг тэрэн шиг тэр өвдөж ориллоо гэд үхэл төрөхгүй шүү дээ. Ойлгоно уу? Сони манаа сэтгэхгүй чинь. Тийм үү? Тийм байна. Зөв ёсны сэтгэхгүй байна. Тэгээд цагаан олдонгууд ч одоо бид нар чинь мах иддэг. Тэрнээсээ болоод одоо өвчл ихтэй байна гэдэр гэдэг. Тэгээ өвчнөө улаан амт 8 одоо чааш нь харууллаа гэдэг. Ногоо олдонгууд тэгээд байгаа байхгүй цагаан. Ерөнхийдөө нэг тийм хайрцаглагдсан сэтгэлгээ байгаа. За тэгээд бид нар чинь нөгөө тэгэхээр би бас ногоон холднуудыг хэлээ л дээ. Та нар ямар амар ярахчин хөөхөн амт нь лууван алдаг билээ гэж хэлээ л дээ. Тэр сонгиныг яаж агаан үстэд зулгааж гаргаж ирээл тийм үү өнкрөөж шороог нь гөвөөдөл та нар тэрийг хүн баярга бодоод үзэж тийм үү. Тэр чин үндэстэй навчтай ногоонтой тийм үү үгжирч муудаж үхээгүй байхт наваач. Тасны цайтал нь огтлоод л халуун босоо тусамд шаржигнтал шараад л амьд байхад нь тэрий чин алж нядлаад л байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чи идэж л таарна шүү дээ.
За тэгэл идчихэл таараа штэ. Адилхан алуурчин байж хин хинийхээ алуурчны гайхаад явах вэ? Тэг цэвэр сүүн одоо сүүн тэжээлтэн тийм үү? Одоо сүү гэдэг чинь тийм үү? Яг унахтай л сүүг нь хуваацсан гэсэн үг шүү дээ. Тийм байх. Тугуултай сүүг нь хуваацсан гэсэн үг шүү дээ. Тийм байх. Тэр чинь буруу гэсэн. Яг тэгвэл одоо зулцган амтныг өрөвдөх сэтгэлгүй тэднээс сүүгэнд булааж авч уув гэдэг одоо Европынхан тэр тэгж гаргасан. Тэр нэг уншсан шүү нэрэ. Гэхдээ тэр чинь хэрвээ тийм үү сүүгэн сайхгүй бол та нар өөрөө хөх чинэрхийн зовлон эхэлчүүд мэдэх байх та. Тийм үү? Сүү илүүддэг. Тэрнээсээ болоод бүглэж идээлдэг. Хөхөө авах бол хүртэл зовлон болдог байдтэй. Тэгэхээр чин тэрий чи сайхан хөнгөлөөд илүүдэл сүүг нь манин хэрэглэхэд хөдөлмөрийн хөлсөөл авч шít. Яасан. Үнэхээр би цагаан хоолтонтой бол маргалдаж чадахгүй. Тэр чин би ямар ч амтны аминд хүрээгүйгээ тормолддог учраас өвс идсэн ч алуурчин, мах идсэн ч алуурчин болдгоороо би юу ч дуурч чаддаггүй байхгүй юу. Цагаан хоолтон бол тийм биш байна шүү. Юу ногоон хоолтон чинь алуурчин. Ургамлын алуурчин. Ургамлын алуурчин байна уу? Тийм амтны алуурчин байна уу? Адилхан алуурчин. Хоёр биенийхээ алуурчныг гайхаад явах. Нэр энэ хорвоодоор агаараар л олохгүй бол ямарваа нэг амтныг зовоож л таараа. Агаараар хоолдог хүмүүс ер нь байсан уу? Тэр агаараар хоололдог амтэн чинь заавал эхлээд ихээсээ хооллоо шүү дээ. Тийм үү. Том болохын тулд. Тэгэхээр хизээ нэгэн цаг төрсөн л бол нүгэл үлдээд байгаа юм да. Тийм ээ. Жам эсвэл зүйл. Европт бид нар явж байхдаа гайлаар шалгуулсан. Тэгсэн чинь нөгөө суран ташуур байсан байхгүй. Тэгсэн чинь тэр гайлын хүн тэр суран ташуурыг барьчаад чи юу ингэж би бөө байгаа энэ ташуур хэрэгтэй ингэ авч явж байгаа гэж чи. Яг хоо танаа зан үйлийг хүндэтгэ. Гэхдээ энэ бол амтны гаралтай одоо зүйлийг дахиж авч явахыг хориглоо шүү энэ төр гэдгсэн байхгүй. Тэгээ яг чанар үнэндээ бол бид нар чинь гутал чинь бас л амтны гаралтай юм. Тэлээ байна. Арьсан гутал арьсан көөдөг байна. Юу гэж хамгийн тийм үү аимшигтай аллаг бол чулуу алах явдал. Чулуу хаалах уу? Тий. Одоо уул уурхай штэ уул уурхай чи. Тогтцтой газрыг. Ягаад гэвэл өөрөөсөө төлжиж өтөр хурдан өөрийгөө нөхөн төлжүүлдэггүй. Тийм үү? Маш он удаан жил. Тийм үү? Нар сар дэлхийн эргэл тогтолцооны орон зайд өөрийгөө бий болгодог. Ийм асар удаан төлжилтэй амьд биетийг устгаж үгүй хийнэ гэдэг бол хамгийн том нүгэл. Тэр нүглээр хэмжих юм бол. Яг бол бий болохгүй зүйлийг устгаж ин шүү дээ. Амтан бол бий болно. Бий болно. Хэрвээ сүүлжийн бүтцийн орон зайлвал халтчаагүй бол өсгөн үржүүлж амьдруулах боломж байдаг. Чулууг бий болгоход хэцүү. Ялангуяа бий болгосон ч тийм үү тэрний байгальд үүсгэсэн бүтэл тогтолцоог бий болгоно. Жинхэнэ зовлон чинь тэнд байна да. Уул уурхайн салбар юм шүү. Чулууг амтаг гэдэг нь. Хэрвээ чи бөө юм бол хорвоо дэлхийд ирэх бүх зүйл амтай гэдэгт итгэх тугай. Эн чин бөөгийн үзэлийн амин чанар. Хорвоо дэлхийд байгаа агаар ус шороо. Тийм үү? Бүхэн амтай. Агаар шороо тийм үү? Уснаас бүрдэж байгаа бүхэн хөдөлгөөнтэй. Хөдөлгөөнтэй бүхэн амтай. Тэгээ над хоол чинь одоо хичнээн байсан ч гэсэн надад чинь хүмүүс ойлгодог шүү дээ. Чулуу бол чулуу тэрнийг ингээд ихээр яаж юм. Үлийн өрн хизээ ирэх нь яг энэ цаг үедээ мэддэхгүй юм чинь ингээд маш ихээр авч хайж байна. Зарим шашны болгож байна. номлолд одоо монголчуудыг чулуу модыг хайрлаж мөргөдөг одоо тэнийг үндэстэн байна гэж одоо тэр үндсэг үзэл баримтлаас холдуулах бас тохиолдол байна. За бид нар үнэхээр чулуу модонд мөрөгдөг тэнэг ардууд мөнөөсөө мөө. Тийм ч тэнэг уучгаас тийм үү. ертөнцийн тэнцвэрийг хадгалж хүний хордлыг хязгаарладаг хууль зохиосон ардууд мөнөөсөө мөө. Яагаад гэвэл энэ хорвоодоор устгах хүн хүчийг авсан амтан бол хүн гэдгийг танин мэдсэн ухамсар дорой амтад мөн. Тийм ч учраас ертөнцийг тийм үү нэг хуулинд засаглах гэж оролцсон тэнгүүдээ мөнөөсөө мөн. Эннээс олбаалаад бид нэр тийм үү хүн төрлөختөн хүнээн боолчилж хүрнийхэн арьсыг хуулаж байсан цаг үеийг зогсоосон тэнгүүд нь мөнөөсөө мөн.
Ойлгоно. Ойлголоо. Хэрвээ бид тийм үү ёс зүй гэдгийг гаргаж дэлхийчилсэн хуульчилсан тогтолцоог зохион бүтээгээгүй бол өнөөдөр хүртэл тийм үү хүн бол бараа шиг худалдагдаж амьдрах байсан. Хамгийн түрүүнд бид нэр өөрөөсдийнх нь энэ Монгол уг санаас боолчлыг буюу бараа таваараар хүнийг арилжиж болно гэдэг тогтолцоог халсан. Энэ нь явсаар тийм үү саяхан л Европод тэр Америкт зогслоо шүү дээ. Тэд нар хоцорсон байна шүү дээ. Гэтэл та нар бас тийм үү ийм 900 жилийн өмнө 800 жилийн өмнө тийм үү боолчлол бас салчаад буцаал боолчлол руугаа орж байгаа. Хүүхдээ худалдаад л. Хүний хүүхэд авч худалдаад л. Эргэтэн тогтолцоог нь зараад л. Эвгүй та нарын нүглийг бол ёстой өвгөн бижиг гიშдэг шүү дээ. Яасан доорой. Тэр хэцүү. Тэгээ одоо нөгөө хүүхэд тэгээд хүүхдээ гаргаж хятад авчиж хүүхдээ төрүүлчээ. Тэндээ зарчаа буцаад ороод. Тэгээ хүнсний бүтээгдэхүүн болгоод үрчээ бүртгэгдсэн. Бүртээ. Хүнсний бүтээгдэхүүн болгоод ургаа зарчна. Баяжаарай сайхан бүсгүй юм. Баян чинэлэг амьдраад үргүй сайхан амьдраарай гэж хэлье. Ер нь тэгээд за яг тэр хүүхдээ ингэж авчиж зарчлаа. Нэг хэдэн болгочлоо. Тэр хүүхд яах вэ? Тэр чинь альтай байж байгаа тоол боллоо. Сүнс яах вэ? Яах вэ тэгээд ялаа аваад сүнс нь хаждаг яг тэрэн шиг л явна шүү дээ. Яг тэрний сүнс хаашаа явдаг тэрэн шиг л тэр хүмүүний сүнс одно. Тэгээд зарим нэг ээж авдаа хорогдсон байдаг нэтэр гэдэг шүү дээ. Тэр хүүхдийн сүнс тэр хятадд одоо үлдчихин гэсэн үг. Ээжтэй үлдэн шүү дээ. Ээжтэй үлдэх юм. Дагаад ээжийг даадаг. Ээжийг л дагаад хүрээд ирэн шүү дээ. Амин холбоо гэж. Ээжтийн хажууд хамгаалагдтай байж чадах уу? Үхчихсэн амтан хамгаалалт боллоо. Сүнс нь. Өөр хэн нэгэн бөөл ам нь очиж чөлөөлтөл тэр эмэгчингээс өшөөгөө авч амьдрнэ. Харин би тийм охтуудыг тийм үү хизээч үрийн зуулаа үнсэхгүйгээр сайхан жаргаж амьдраасай л гэж хүсдэг шүү дээ. Үрийн алж байгаа амьдтыг үрээ нэг удаа л алсан бол ахиж үр хүсэх хэрэг байхчгүй. Одоо тэгээд Монгол улсад ч хүүхнүүд чинь зөндөө одоо нэг аборт хийлгэсэн шүү дээ. Хүүхнүүд аюул болгоодаа хийлгэжсэн аборт. Тэгээд тэрийг бид нэр хүүхдээ алж яана гэж эмэгтэйчүүд төсөөлөгчгүй эмчнэр чинь тэгэж төсөөлөхгүй бас мөнгө аваад тэр ажилбарыг хийж өгдөг. 90 сар бол боожж байгаа ураг бол тийм үү? Тэр чинь амьдрал өд тэмүүлж байгаа нэгэн бяцхан үр шүү дээ. Гэтэл нөгөө тээлтийн болоод хооллолтын алдаагаар ураг хөвлөдө өгөхөд бол гаргахаас өөр аргагүй. Яг л ихийгэж алах хөрнөөлдөг хүрэгдэг учраас. Эрүүл сар бол амьдрах боломжоор дүүрэн байсан ургийг алж байгаа үед зүгээр л өөрийгөө алуурчин түлэн зөвшөөр. Одоо манаас эврүүл мэндийн салбарт яг тийм албан. Тэгээд өөрөөсөө зайлуулаад хэрэггүй. Ална гэдэг шийдлийг ээж аав хоёрлос гаргасан шүү. Алхахт чинь тусалж байгаа нь эрүүл мэндийн салбар. Тийм. Тэгээд буула бас нөгөө нэг төрөхөд боломжгүй заалтууд байгаа хгүй бас. Ингээд ээж нь амь насанд хөнөөлтэйгээд эмчнэр тогтоогоод тийм заалт эцгээс нь гадуур жирэмсэлж лаалж яадаг үедээ та нар. Тийм. Худлаа эрүүл мэндийн заалт гэдэг тэр чинь маш бага хувь байна. Хөөрхий тийм. Хөөр хилэлтэй тэр чинь маш бага хувь. Үнэндээ эцгээс нь гадуур тийм үү гэр бүл голомтоос гадуур юм олчоол нөгөөтгөө устгаж явдаг үедээ та нар. Яг хөө тэгээд тийм тохиолдол байдаг байна. Тэр нь олон. Тийм үү. Ер нь бол нэг хэсэг өстой айхтар их аборт хийлгэсэн шүү дээ. Монгол улс эмэгтэйчүүд. Тэгэж хүн алан үрэлцэх хэрэг юу вэ? Харин энэ ч н асуудал болоод байгаа юм байна. Үгүй үрэлцлээ бол үр удам үлднэ гэдгээ мэдчихэж байгаа юм бэл ядаж өрөөлцөхтэй тийм ухаантай баймаар. Тэр одоо хүсэл тачаалаа барихгүйгээр ингээд санаа. Үгүй хүсэл тачаалыг барихгүйгээр гээд үрэлцээд үрэлцээд тэгээд эзэнгүй хүүхдүүд төрүүлчихэж байгаа хгүй юу одоо тэр хүүхдүүд чи эзэнгүй байвал гэж дээ. Эцгээс үсэрсэн ихээс тосогдсон л ээж таараа шүү дээ. Тийм. Гэхдээ нэг хаалтан дотор эзэнгүй гэдэг нь хаалтан дотор. Аав нь хүлээн зөвшөөрөхгүй.
Тэгээд ээж тэр хүлээн зөвшөөрөхгүй эртээ хавцаж байдаг тэр эмэгтэй яасан ч арчаагүй. харин энэ тогтолцоор чинь одоо ингээд энэ хүүхдүүд эзгүүрээд ингээд хайр халамжийн гадна тогтох одоо тэрийг энэ яг үлцэгдэл энэ Монголын энэ хүүхдүүд эзэн Өөрөөсөө гадуур юм яриад байх юм. Гэхдээ зүгээр л тийм ээ би буруутай гэдгээ ядаж ихэндээ сэтгэл зүйдээ хүлээн аваа. Та нар тийм үү? Охин дээр чинь энэ явдал болно. Зээ дээр чинь болно. Зөвхөн эхлээд буруугаа сайхан хүлээж зураа. Болохгүйгээ өөртөө хязгаарлаж сураа. Нэг надаас бусд нь тийм байсан гэдэл байх юм. Үгүй шүү дээ. Чамайг ч гэсэн тойрцсон л байгаа шүү дээ. Үгүй би ийм юм ойлгоход одоо нэг хүүхдүүд байна шүү дээ. Тийм юмыг ингээд бид нар бодохгүй хийгээд байна гэдгийг л хэлээд байгаа байхгүй юу? Бодохгүй хийгээд байгаа байхгүй урчилж. Үргэлжлэхээс өмнө бодохгүй хийгээд байгаа байхгүй. Дурлаад хараад ингээд сайхан санагдан гут нь үргэлжчихэд байгаа байхгүй тэр чинь. Би ингээд таалагдсан гут нь би үргэлжлэхээс өмнө ерөөсө бодохгүй байгаа байхгүй. Үргэлжчээр хүүхэд гарч. Тэгэхээр нөгөө үргэлжлэхэд дөрөв удам үлднэ гэдэг боловсрал хааж юм уу яа. Тийм. Тийм байгаа. Одоо тэгэхээр үргэлжлэх тутамд оч усарна оч болгон өрөөдам гэд бичих хэрэгтэй. Тэгээд эхлээд сурах хэрэгтэй. Харин тэрийг ингээд маш сайн сануулах хэрэгтэй Та тэгвэл. сая хэлсэн үгийн сая подкаст болгоод дүргүүд дээр наам авах шүү. Харин тийм. Тэр үргэлжлэж болохгүй оч усарна. Тэгээд тэр оч болгон өрөөдмийг хөнөөх болгонд аллаг үлдэж байна. Аллаг үлдэж байна гэдэг. Хууль ёсны аллаг. Тэгээд тэр хүүхдүүд одоо өнчрлөө гэхэд манайд асрамжийн газар өгчөж байгаа байхгүй юу? Асрамжийн газар өсөж байгаа. Би бол бүр амар одоо аригчин тэр ээж автаа бизнес асрамжийн газар өссөн дээрлж гэж боддог шүү дээ. Тэр зөв үү буруу юу? Хүүхдийг хамгаалчихж байгаа. Зөв үү буруу юу биш зөв үү тав уу? Яагаад гэж тэндээс ухаантай нь тийм үү? Тэр эцэг ихээс ч дээр болоод гарна. Ухаан муутай нь насан туршдаа эцэг ихтэй гологдсондоо санаа ширэн амьдрын. Хүүхдүүд нь. Тэгэхээр өөрөө тэр чин зөв буруу үр дүн хоёуланг нь бүтээдэг газар учраас би хэлээд шүү дээ. Альва асуудал зөв үү буруу юу гэсэн хэлбэрхаа шийдэлд хүрдэггүй. Зөв үйлдэл хүртэл буруу үр дүнд хүргэж болно. Чин үрэлцэгчин өр удмаа үлдэх уул нь зөв үйлдэл байдтай. Гэтэл түүндээ ухамсартай хариуцлагатай хандаагүйгээс болоод эцэггүй хүүхэд, ихгүй хүүхэд, бүр эцэг ихчгүй хүүхэд гэдэг буруу үр дүн гараад байна. Тэгэхээр эн чинь үрэлцэгчин өөрөө зөв үү тав уу? Тэр чинь жам өснөх юм чи үрэлцэл таарна шүү дээ. Тий. Тэгэхээр эн чинь зөв үйлдэл хамгийн гал нь ардан тийм үү бодох юм аа 5 удаа бодоо. Үрэлцэхдээ 5 удаа бодоо. Энэ нэмэгтэйтэй би үрэлцэх үү? Бодоо. Энэ нэмэгтэй удам тех чадвартай юу? Бодоо. Энэ нэмэгтэй гэргээ болох чадвартай юу? Бодоо. Энэ нэмэгтэйтэй өтөлж чадах уу? Өөрийгөө бодоо. Тийм үү? Энэ нэмэгтэйг эцэг их хүлээн зөвшөөрөх үү? Бодоо. Тэгчээд үрэлцээ. Хэрвээ тийм үү? 5 хариултанд чинь би зөвхөн таалаж байна гэх юм бол нэг угалдаг юмнууд байдаг штэ. Яман годронгод тэрийг хийчээд үрэлцэлтэй. Тэрийг бол одоо ингээд бүр олон улсын төвшөнд ингээд бүр бодлогын төвшөнд аяг маш сайн сурталчилдаг. Энэ одоо годронгоо хийгээд үрэлцээ гэдээ сурталчилдаг. Дэлгүүрт ингээд бэлэн байж байгаа байхгүй уулна. Тэгэхээр тэрийг бас хэрэглэхгүйгээр үрэлцчихэд байна л да. Тэрийг хэрэглэхийг хэн шаарддаг юм? Өөрөө л ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр өөрийгөө л хүмүүжүүлж тэгэхээр юм байна. Худалдан авахд тийм үү ичмээр гэдэг асуудал байгаа. Дадал болоогүй бүтээгдэхүүн учраас. Тийм үү. Тэгэхээр эзэн хараа хангооны шалгадаггүй худалдааны цэг нэгээч. Ойлгоно уу? Тийм ээ. Мөнгө хийчихэд явдаг автомат машинаас авах уу? Тий. Мөнгөний оронд бэлгэвч гарч ирдэг. Тэгдэг. Чум гэсэн чи хэдийг үгээл. Тэгэхээр чин тэндээс чи худалдан аваад тийм үү мэдэгдэхгүй байхаар чи хүний хэрэглээ өснө үдээ. Нэгт. Хоёрт гэх юм бол тийм үү үйлчлэгээ дагалдуулж үйлчлэгээ үзүүлээч. Тэгээ үрэлцдэг нөгөө өрөөнүүд байдаг байдтай. Тэнд заавал тэрийг чинь ингээ игнүүлээд тавьсан байх хэрэгтэй. Чи үйлчлэгээний сайжралт шүү дээ.
Үржилт бодлоо зочд бол байдаг. хамгаалалтын хэрэгцээ тавих юм тий. Тавих ёстой. Тэрийг шаарддаг. Бас тавьдаг юм билээ. Тэр чинь тэгээд эзэнтэй байх шүү дээ. Нэг хүн хараа зогсож байгаа шүү дээ. Үгүй. Өөрөөр хэлбэл тэрийг чөлөөт авалт хэрэгэл. Нэг нь тэрийг нь өрөөнд нь авчиж тавьчих юм байна. Байнга байх ёстой. Өөрөөр хэлбэл тэр шаардлага байх ёстой. Энэ үрэлцэх зориулттай өрөөнүүдэд бол тийм үү? Хуйлаасаа бүр. Заавал Ямаан Годор нэг өрөөнд төр үерхэг байх ёстой. Үгүй бол ийм үйл ажиллагаа битгий ирхэл гээд. Тулгаа тавьчих хэрэгтэй. Ямаан Годорын нөгөө ATM машинууд жижигэн нэг хийгээд бүх газар тараачмаар. Тий. Хаасаагүй байж байгаа хэрэгтэй. Буудлуудад л их сайн тавих хэрэгтэй юм байна. Тийм биз дээ. Тийм байна. Нөгөөтэйгүр. Тийм үү. Эмэгтэй хүн л тэнд чинь шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Тийм биз? Цоож харагдаагүй бол түлхүүр яах гэж тэмүүлэх вэ? Тийм байд. Тэгэхээр тэр цоожоо манаж байгаа эмэгтэйчүүд тийм үү өөрийгөө хамгаалалтандан авцсаар. Охомжтой юу? Гэхдээ эртээр үе тэр Ямаан Годорн хийдэг байсан гэдэг мэдлэгийг бид нар одоо сүүлийн үед л авч байгаа шүү дээ тийм Монгол дээр үед тэр амьдралын арга ухаанд тэр Ямаан Годор ашигладаг байсан гэдгийг бид нар энэ чинь одоо барууны соёлоос за эмэгтэй хүн бол өөрийгөө хамгаалж тийм үү нөгөө хэр буух хугацаагаараа зохицуул болохгүй л гэсэн бол бид нар 1000 дайраад яадаг нэмэргүй шүү дээ тийм бид болно гэх юм бол жаамай гэдэг Годронгоо хүн тий годронтой юу годронгүй юу Тэгтээ эмэгтэй хүмүүсийн нөгөө сарын хэрэг мөчлөг нэг богинохон байх юм бол жирэмсэх магадлал өндөр байдаг гэсэн л дээ. Тэр мэрий чи ингээд бас залуу байхдаа бид нар чинь тооцдог байсан л да. Эмчтэй зөвлөөд ингээ уншаад тэрийгээ тааруулж одоо нөгөө хүүхдийн төрөлтийг зохицуулах гэдэг. Аль болохоор бас тэр аборт энэ хийлгэхгүй байхыг хичээ тиймэрхүү байсан л да хөтэлдэг. Тэр дээр хөтлөөд явдаг. Хүмүүс чинь тийм байсан. Тэг кондом бол сүүлийн үед гарч ирсэн. Тэгээд нэг бидний жоохон байхад л кондомны сурчлага ерөөсөй байгаагүй. Октод жоохон охин байхад бол байгаад. Ерөнхийдөө нэг айхтар одоо мэдлэг мэдээлэл их өгж байгаа байхгүй юу? Антом ичил ордог байсан л та. Тэгээ ерөнхийдөө тэр бэлгийн боловсролын хэсгээр бол нэг тавчгаан жоох юм яриад ичээд ерөнхийдөө ичимхий байсан байгаа байхгүй юу? Ерөнхийдөө айхтар хэлдэггүй. Сургуульд үздэг л байсан л та. Та нарын үед харин яаж исэн арай тархан үед энэ уулан хөмсгтэйгийн үед бол би мэдэхгүй сүүлийн үед. Одоо сүүлийн үед бол нэг янз бүрийн төслүүд орж ирээ тэр Годронгийн чи Ямаан Годронгийн чи маш сайн сурталчилдаг баг. Том гудамжинд хүртэл том самбар хийгээд тавьсан байна. Итгэлч биш л дээ. Годрон угалж яах гэж итгэлгүүдэл хийж байгаа шүү дээ. Энэ сурталчилгаан буруу явдаг юм байна. Итгэлгүй мөртлөө найдвартай гэхгүй юу? Үгүй тэр чи хараа итгэж байгаа бол тийм ханаа сонгоод амьдралаа төлөвлөд итгэлтэйгээр үрэлцэж өрөөд минь төлөө тэмүүлж байгаа бол тийм үү? Итгэлтэй бөгөөд хамгаалалтгүй байхгүй юу? Тийм байд дээ. Үр удам төлөвлөөгүй. Найз охиноо баталгаажуулаагүй. Тийм үү? Амьдралын тэмтэг шугамн олоогүй байх бол итгэлгүй бөгөөд хамгаалттай байхгүй юу? Харин сурчлагын тэгж явдаг юм буулаад бүр тэр Годронгийн чи итгэлгээд нэрлэлсэн гэдэг байхгүй юу? Итгэлгээд нэрлэлсэн. Би эндээ итгэж байгаа бол энэ Годронгоо хийгээд итгээ гэд ингэ бичсэн байдаг. Итгэлгүй учраас гэж яахгүй юу? Тий, Годронд итэг гэж. Годронд Итгэл бий болгоно гэж байна. Тий. Годрон чи ерөөсөө итгэлтэй биш. Ир хүн өөртөө итгэхгүй. Цаг төрүүлдэг гэж сурчилдаг байхгүй. Тий. Энэ Годрон чин дотн хайрцаг төрүүлдэг. Энэ л итэг гэж сурчилдаг байхгүй юу? Наадах чинь буруу байна. Чи өөртөө итгэхгүй тийм үү? Хавтагчтай итгэхгүй учраас хэрэглэж байгаа шүү дээ. Тэгэхээр бүү итэг хамгаал гэж хэрэглэх хэрэгтэй. Итгэлт Годрон байна шүү дээ. Итгэлт Годрон. За яг Годрон бат бүх гэдэг итэг гэж явна. Тэгэхээр мэчгээс энэ Годрон бат бүх гэдэг итэг. Тэр Годрон
Гэрээ юм хужаад үлдэрсэн бол цорцсон байж магадгүй бүлгөө гэх юм. Тэр годрангийн чи өөрийн итгэл гэж нэрлээд дотн харьцааг төрүүлнэ гэд итгэл гэж тавьчихсан байдаг байхгүй. Тэгэхээр яасан годрангуу бол дотн харьцаа үүсэхгүй юу? Соёор нүз. Тэрнгүй эрт цагаас харьцаад ирсэн юм би ч. Тэгэхээр харин хэлээд ш. Зөв сурчилгаа байл тийм үү? Өөртөө ч бүү итэг, хавтагчтаач бүү итэг, итгэл годранд л итэг гэж. Бичмээр байна да. За. Зөв тав балаа юм ярьчлаа.